Тэртээ 1936 онд улсын цагдсан сэргийлэх ерхий газрын дэргэд уурын машин тэргийн эргийг байцаах хэлтс нэртэй сургаан орон анх байгуулагчжсэн замын цагтаагийн албан өнөөдөр түүхт 80 жилийнхээ ойтойгоо золгож байна. Замын цагтаагийн албан түүхэн хөгжлийнхээ хугацаанд Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, зам тээврийн ослын тэргээс урдсан сэргийлэх, хуулиар олгогдсон иргэдийнхээ эрх хэрэгчлөөг хангах үндсэн үүргээ нэр төртөө биелүүлж ирснийг дуртай таатай байна. Бидний түүхэн цаг хугацаанд зам тээврийн ослын тэргээс урдсан сэргийлэх, түүний гаралтыг бууруулах, замын бүтц зохион байгуулалтыг зөв оновчтой зохион байгуулах зэрэг олон ажлуудад шинжилгээний техникийн олдлуудыг өргөн ашиглаж хүнээс шалтгааллахгүйгээр гэмтэргээс урдсан сэргийлэх, зам тээврийн ослын гэмтрийг бууруулах ажилд техникийн олдлуудыг өргөн дэлгэр ашигласаар өнөөдөр хүрлээ. Бидний түүхт 80 жилийн өмнө маань цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар замын цагдаагийн газар маань замын цагдаагийн алба болон өргөжж өнөөдөр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс маань бүрдэж өнөөдөр замын цагдаагийн алба маань нэг газар 13 хэлтс 11 тасагтай Төв орон нутгийн замын цагдаагийн тасаг хэсгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд Монгол улсад замын цагдаагийн алба үүсгэн байгуулагчны түүхт 80 жилийн ог тохиолдуулан энэ албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчид одоо ажиллаж байгаа нийт албаагчтай тэдгээрийн гэр бүлд хамтран ажилладаг байгууллага иргэд та бүхэнд түүхтэй баярын мэндийг хүргэж эрүүл их ад шаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Та бүхний алтан шар зам үлзээтэй авах болтугай.